отрын бүсийн зураглал гараад Баруун аймагуудын зарим нутгаар зуншлах тааруу байсантай холбоотойгоор зүүн аймагуудыг чиглэсэн отрын нүүдэл ихсжээ. За тийм учраас Улсын онцгой комиссоос отрын бүс нутгуудын судалгааг хийж байна. Энэ ажлаар Дорнот аймагт хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Саули ажиллаа. Отрын малчид аймаг сумандаа мэдэгдэлгүй дур мэдэн нүүдлэх асуудлууд гарч байгаа учраас малчдаас малын гарал үүслийн гэрчилгээ болон вакцинжуулалтанд хамрагдсан эсгийг шалгаж отрын бүс нутагт оруулах шаардлагатайг хэллээ. Хэрв заяа мал оторчд ирэх юм бол манай малын эмнэлэг хөдөө аж ахуйн газар гарал үүслийн бичиг бол маш сайн шалгаж оруулах хэрэгтэй юм бил. Гарал үүслийн бичиг, вакцинжуулалт, угаалга туулах хийгдсэн үгүй юу гэдгийг. Энэ тал дээр бас бид нэр аймгийн удирдлагуудаас зөвшөлдсөд явна. Тэгэхээр зэрэг энэ тал дээр тавхан маань бас бэлтгэлтэй байгаараа гэж хэлмээр байна. Бид дотороор Дорнот аймагт мал оруулахгүй шийдвэр гаргасан ч иргэд чинь өөрсдөө нэг л өдөр хүчээр дүүрээд орж ирэх магадлал маш өндөр байгаа учраас энэ дэр хаана бид нар бэлтгэлтэй авах хэрэгтэй юм бэл. Отрын бүсийн судалгаан дээр тулгуурлан Улсын онцгой комисс отрын малчдын нутаглах газрыг тогтоох юм байна. Харин отрын малчдыг байгаль орчин аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтнууд тосон хулстай байгалийн нууц газарт малаа оруулах эрх олгодог асуудал байдаг. За тэгвэл хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Саули отрын малчид хуулиар хоригдсон газарт нутаглах ёсгүйг хэлж улсын хэмжээнд отрын бүсийн зураглалыг гаргаж байгааг тодтогсон юм а. Хамгийн гол нь тэр хориотой бүстэй бол малчдыг бол оруулахгүй яг орон нутгатайгаа зөвшөлдсөд тэгээд хэлэлцээ тэгээд орно. Хамгийн гол нь малчид өөрсдөө дур мэдэж хяналтаас гадуур орж иж байгаа юм тал байгаа учраас энийг бол орон нутаг бол өөрсдөө бас зохицуулж ажиллах ёстой. Дорнот аймаг малын гоцалдварт өвчний дэгдэлт өндөр учраас отроор мал оруулах боломжгүй гэж үздэг. За гэсэн ч отрын малчид ихээр орж ирдэг аймгийн нэг болсон. Дорнот аймгийн хэмжээнд аймаг дундын отрын нөөц бэлчээр Чоо усан сумын Хөвхнөр багийн нутаг дэвсгэрт 124,400 гадал байдаг. За гэтэл өнгөрсөн хавар 79.2% түүмэрч чадаж мал оруулах боломжгүй болжээ. За харин 9 сумын 30 байршилт сумдууд иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа тогтоол гаргаж сумынхаа нөөц бэлчээрд аваад байгаа юм байна.